Зочлон веб дээр pop-up буюу онцгой зар оруулж болдог болсон байгаа. За энэ онцгой зарыг хэрхэн оруулахыг би та бүхэн зааж өгье. Зочлон i application руу ороод за тэгээд доош нь гүйлгээд энэ бордолтой сувгуудаас зочлон вебийг сонгоод үүндээс болохоор контент удирдлагыг сонгоод pop-up мэдээлэл гэсэн ийг сонгоно гэсэн үг. Үүний дараагийн төлөв болохоор энэ одоо унтралтай хамлаа төлөв асаана гэсэн үг. Асаасаа дараа болохоор та тухайн бүтээгдэхүүнийхээ зургийг болохоор шаа оруулаад өгнө гэсэн үг. За ингээд оруулсаа дараа болохоор энэ доотлолт нь холбоос линк гэдэг байгаа. Тухайн бүтээгдэхүүний вебсайт дээрх линкийг хуулна гэсэн үг. За жишээ нь энэ дээр энэ линкийг бид нар хуулаа гэхэд бүтээгдэхүүндээ дараад энэ линкийг нь хуулаад за энэ линкийг болохоор холбоос линк дээрээ хуулж тань гэсэн. За ингээд хадгалах дараа болоо. За үүний дараа болохоор яг вэхээр та өөрийн вебсайт руу оронгууд тухайн таны онцолж байгаа бүтээгдэхүүн болохоор ийм байдлаар шууд дэлгэсэн дээр харагдах болно гэсэн үг. За энийгээ хэрвээ та унтраа гэх юм бол игээд зочлон i application-оор зочлон веб удирдлага руугаа ороод контент удирдлагаас ороод pop-up мэдээллийг болохоор энэ асуултаа багийг унтраачна гэсэн. Тэгээ хадгалах төвч тарчна. Ингээд та эргээд вебсайт руу ороход тухайн pop-up болохоор back болчихно гэсэн үг.